Сайн байцгаана уу Facebook-ийн найзуудаа. Би Бомбор ээжигээ та бүхэндээ танилцуулж байна. Миний Бомбор ээж болохоор Бомборхныг болохоор жинхэнэ нэрийг Нямж ав гэдэг. Одоо нас нь гайгүй байгаа. Манай ээж одоо 68 настай. Хогсгийгэр баягаас гинэ. Одоо нарийжатаа гэнэ мэрэтгай юм сонсохгүй зэрэг. Ээжээ нэвтрүүлэг явж байна ээжээ. Ээж амтан марч байгаа шүү дээ. Тэгээ ээж маань болохоор хөдлөхөд цуцууд хулгаач. Юунд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн их сургууль ээж нэвтрүүлэг явж байгаа ч болохгүй шүү дээ. Тэрийг төгссөн. Тэгээ бас нөгөө юунд Говьдавдгийн жүжигний театрт бие биелгээс бүжигчнэр ажилладаг байсан манай ээж залуудаа. Ойчргийн бодаяас ачаал. Ээжээ нэвтрүүлэг явж байна шин. Тийм хутлаа тоо гэж яадаг. Гүүштэй ээжээ тийм гээл хэлээж. Тийм ээ тийм гэсэн. Тэгээ ээж манаас яа нөгөө одоо дээрээ хүмүүс ч нөгөө үнэн юмнуудаа магтуулахаас ингэ жоохон санаа зовоод идэг байхгүй. Тэгээл манай ээж тэгж байгаа. Одоо ч гэсэн бас биелгээ сайхан биелдэг. Бас маш сайхан дуулдаг ээж маань. Одоо багийн урал дээр очихоор гоё дуулна, бүжиглэн ээж маань. Хамгийн сүүл ямар дууд болсон ээж багийн урал дээр гэж дуулан гэрч гэдэг. Дургу юу нэвтрүүлэг явж байгаа хамаагүй муухай юм хийж болохгүй ээж. Охиных нэр хүнд муухай болоо шүү ээж. Мэдшил Монголоос хог зурвалаад намбие. Бием байсаал нь явж байгаа юм ичээгээд. Юу нь ч тий үнэн л хэлж байгаа юм чи ээж. Үннээ одоо дээр үед ингэж зургатаар ярьж байгаа юм чи ийшээ сайн камер руу хараач. Тэгээ ээж маань бүжгэлдэг дуулдаг юм урлагийн авьяастай хүн байгаа. Тэгээд ээж болохоор юу яадаг? 3 гадаад хэлээр ярьдаг. Орсоор ярина. Орсоор ярина. Англиар бас ярина. Орсоор ярина гэж хэлээ. Өө тийм казак хэл бас хэлээр бас ярина. 3 хэлээр ярьдаг. Монгол Монгол хэлтэй хэлтэй 4 хэлээр ингэж ярьдаг байгаа. Үнэн юм чинь тээж. Тээж. Тийм үнэн шүү дээ. Ярьдаг байгаа. Англиар сайн байна уу хөө. Америк явж ирсэн. Америк зөндөл явж ирсэн юм. Америкт очиод нөгөө танк явъя. Оо баярлаа гэдгийг танк юу. Тэг өглөө босохоор юу гэдэг лээ Америкт. Гүүд юу гэдэг лээ. Тухайд гэж хэлээ. Ээж ямар моогод энэ юм хэлж онцгойш нэвтрүүлэгт орж ирсэн шээ. Америкт очиод манай ээж болохоо Барак Обаматай уулзаж байсан. Тэ ээжээ гар ирж ирсэн ш тэ ээж. Надад утсан жил Обама чинь сонгогдсон байхгүй юу? Тий. Тэгээд манай ээж Обаматай гар бариад ярилцаад оройн зоог бас барьж исэн ийм түүхтэй байгаа. Бас Орсын аль хөргөлөгчд уулзлаа ээжээ. Борис Ельцин. За тэгээд юугаа үзээ вэчээ. Жаргана бууснаа Вэчээ. Ийм сайхан танилцуулаа хэлхэл хэрэгтэй шүү дээ. Тэгээд ингэж байсан. Тэгээд өөрч юу илээ. Тэ. Ээж сайхан юм ярьж. Сайхан дуулна. Тийм манай ээж чинь бас нэг залуудаа юу байсан цэцэрлэгийн захирлаар ажилладаг байсан шүү дээ. Яруу даяа. Тэгээд ээж битээ чимхээ дээ ээж. Илжарл бууснаа мэдчих гэлээ. Хүй ямар сонь юм хэлээд байгаа юм бэ ээж. Энэ одоо юм онцгой охинтой хэлж болохгүй шүү дээ хүмүүс ч юм уу. Таж шивээ ороод игээд туулахыг нэртэй шинэ ханаа нэвтрүүлэг явж байна. За манай ээж тийм байгаа. Англи хэлээр орсоор ээж ямархан хэл мэтгүүл ээж. Худлын жан манай гүйхэн. Тий казахаар бол бас янз мэдэн шүү дээ. Сайн байна уу гэж хэлж мэдэн шүү дээ. За. Хэлэхгүй. Аргуу хэлцэг намгийн гүйхэн ном. За байж ээж нэвтрүүлгээ дуусгачаал хүн амьтаа харж байгаа шин юм бүтүүлнэ гэж болохгүй шүү дээ. Тийм байгаа. Тэгээд манай ээж болохоор нэг юм саяхан нэг өдөр нэг дуу аялаад шүү дээ. Тэр дуугаараа дээр үед Бухард түмний урлагийн үзлэгт ороод алтан медаль авч ирсэн юм байлээ. Тэр дуугаа дуулаад тэр чи ямар дуу лээс хаттай нэг аялч хийж байгаа гооч гооч нэг гэдэг. хаттай тухагийн хараагаар ээж нэг ганц аялч та. Яна чигтэй чиг хот суухот гэж.
Үнэн л юм чи саяны ярьсан бүгд үнэн ш. Миний ээж 3 4 орны хэлээр ярьж энэ цэцэрлэгийн захирал байсан. Барак Обаматай уулзаж исэн. Борис Ельцинтэй уулзаж оройн цав барьж исэн. Үнэн ш. Үнэн мэдтэй ээж. Тэгвэл ээж өөрийнхөө танилцуулгад үзээ хийж. Ээж. Тааж хатаа юм байж байна ш. Нэвтрүүлгээ дуусгах чинь. Баярлалаа та бүхэндээ. Ээж жоохон юу яагаад ах шиг байна. Та бүхэндээ дараа нь уулзцаая. Тэнк юу нэ. За баяртай гэрээч. Баярлалаа хэлшгүй. Хэлшгүй гэдэг хэлчихлээ. Хөөхөн шүү дээ. Ээж юм бомбич. Одоо манай ээж гайгүй гав. Энэ өснийхэн жоохон ингээд цагаан жоохон болцсон. Манай ээж 68 тийм чинь залуу.